Холбооны бүгд барьцаал усад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзээд өглөө үүрээр харих замдаа автомашины осолд өртөн амнасаа алдсан хэрэг өнөөдөр 5 цагийн үед гарсан байна. Хөл бөмбөг хамтдаа үтсэн оюутан 3 залуу нэг найзаагаа багшин дээд буулгаж улмаар гэртээ харих замдаа 3 дугаар эмнэлгийн өмнөх замын хажуу талын шонг мөргөж машины эзэн болох талигаач жолоочийн дэрэгдэх суудлын яваад энэхүү амнасаа алдсан байна. За дэлхийн нийтээрээ энэ хөл бөмбөг гэдэг нэг зүйлд их ач холбогдол өгөөд хөл мэдээллийн хэрэгслүүд олон янзаар мэдээлж. За тэгээд бизнесийн байгууллагууд, үйлчлэгээний байгууллагууд за энэ хөл бөмбөгийг олноороо одоо бөөнөрөө хамт олноороо найз нөхдөр үзэх, сонирхох юм боломж байна гэсэн зар мэдээг явуулж байна л да. За яг энэ бол спортыг одоо сонирхох тэр хүмүүсийн хүслийг бол яг чарга байхгүй. Гэхдээ одоо өчигдөр энэ өглөөний үүрээр буюу 2014 оны 6 сарын 17-ны өглөө Баянгол дүүргийн нутаг дэсгэр 3 дугаар эмнэлгийн уртлын зам дээр зам тэр явц гарсан. За Toyota маркийн суудлын автомашин одоо шом өргөсөн. За өслийн улмаас нэг хүний амнаас охирсон байж байгаа. За нэг хүн бол одоо биеийн эмнэлэгт хүргэсэн. За энэ хүмүүсийн нөхцөл байдлыг зур судлаад үзэхэд хөл бөмбөг үзээд за хөл бөмбөгийн үйл ажиллагаанд дуусаад гараад явж ирсэн. Ийм хүмүүс болох нь тогтоогдсон. Харин одоогийн байдлаар талигаачийн автомашиныг жолоодож явсан залуу гэмс хогс судлалын үндэсний төвд биеийн байдал нь хүнд эмчилүүлж байгаа байна. Замын цаг дайны газраас хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээ шөнийн цагаар болж байгаатай холбогдуулан эргэж шөнийн цагаар цогтруулах хундаа их хэмжээгээр хэрэглэх муу удаан хугацаанд нойргүй байх үедээ автомашин жолооснаас энэхүү автомашины осол цаашдаач гарах магадaltaй байгааг анхааруулж байна. Тэгэхээр манай иргэд энэ хөл бөмбөг спортыг сонирхох гэдэг бол байж болох боловч тэнд одоо хит ядартлаа удаан цагаар шүнжин хөл бөмбөг үзэх. За ядарсан хүн бол мэдээж автомашин жолоодох юм боломжгүй болдог. Энэ зүйлүүд анхаарах шаардлагатай байна. Бид нэг спортын одоо үйл ажиллагааг үзсэн гэсэн асуудлаас болж амьсаа алдах, эрүүл мэндээр хохирох ийм зам тэрийн осол хэрэг гарах нөхцөл байдал цаашдаач одоо гарахгүй газаргүй байна.